За сайн байцгаана уу, бууцсан байна. Загсчны замнал season 1 эпизод 9 эхэлж байна. Өчигдөр эпизод 8 маань орсон, та бүхэн үзсэн байх. Өгийн нуурлуу гэр бүлтэйгээ аялсан. Ерөнхийдөө бол цайрсан. Тэгэхээр өнөөдөр бол хагас өдөр 9 сарын 14-ний хагас өдөр. Өнөөдөр Хинти Мөнгөнмөрт буюу Багнуурын цаахан fly fishing-ийн улсын аврах болж байгаа. Тэмцээн болж байгаа. Тэнд намайг урьсан байгаа. Тэгээд би тийшээгээ ерөнхийдөө очиж лого бэлтгэхээр явж гин, гарах гэж байна. За тийм ерөнхийдөө тэгээд их л яарвал явж гин да. Тэмцээн сурвалжлана. Мундаг тамирчдаас fly яг сайн нарийн судалж авъя. Гоё олон танилтай болъё. Тэгээд хамгийн том зорилго бол бас л дахиад даалгавартай яваа. Тэгэхээр даалгавар өчлөө би цайраад ах юм аа. Өнгөрсөн дугаар дээр би шуук барина гэж бодсон шүү дээ. Гэтэ бариагүй дээ. Тэр амар том амттай. Даалгавар гэсэн чинь за яах вэ? Гэтэ дахиад хэлж. Цайрал л эзэхгүй. Хинок барина. Буюу зэвийг загас барих даалгавартай явж байна. Том жижиг нь бол бас хамаагүй. Ер нь бол ийм байсан ч хамаагүй. Зэвгээл барьчвал болоо гэсэн хувийн даалгавартай явж байна. За тэгээ мэдээж 2 дугаарын өмнө амлсан амлалтандаа хүрэх буюу Seawalk бүжиглж үзэл. Энэ удаад би яг бэлдсэн. Очоо хоёлаа үзтарнаа. За тэгээд ингээд season 1 эпизод 9-т загсчны замнал хөдөлж байна. Бууз нь хөдөлж байна. Хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа баярлалаа. Нэгдүгээр Avandra компани, EcoFlow брэнд хамтарч ажиллаж байгаа. Аяны цахилгаан үүсгүүр, аяны цахилгаан хөргөгч, нарны хавтан гээд аялахад болон загасчлахад хамгийн хэрэгтэй зүйлийг Монголд борлуулж байгаа Avandra компанид баярлалаа. За 2 дугаар Дүүжи. Эвдэрдгүү утас. Шөнийн камертай, эвдэрдгүү, усан тэсвэртэй ийм утас байгаа. Тэгэхээр Steakhouse компани Дүүжи брэндтэй баярлалаа. За тэгээ мэдээж donation хийлгээдэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайк, share, subscribe дараарай, follow хийгээрэй. Гол нь сайн түгэж өгөөрэй. Буузан дүүл их баярлалаа шүү гэж хэлээ да. Тэгээд эртгэн л явъя. Тэ? Юу ах тэ Багнуур хөв штэ тэ. За явъя тэгвэл. За ер нь сая нэг офицерын тойрогоос нохотой хөшөө хүртэлх замыг бүгдийг хайцчих. Тамараг юу вэ? Хотоос гарах гэж 2 цаг боллоо шүү дээ. Амар дөвжирлээ. Арай ч юу гарлаа. Одоо тэгэхээр дэлгүүр орцгоё. Юмнуудаа авчи. Ер нь бол хоцорсож яваа гэсэн үг хэдүүлээ. Ямар их хөл хөдөлгөөнтэй байна тий. Хартай тий. Хүмүүс хайчиж байгаа юм бол. Одоо явсаар байгаад нэг тоочны авдаг нэг хэдийн юм уу ер нь цээжилчлээ тий. Цээжилчдэг юм билээ. Тэр бол гол зүйл. За найзууд дээр очие. За найзууд дээр очие. За тэгвэл одоо тэгээд болцсон юм шүү дээ. Хөргөчтэй болохоор PMV авахтаа шууд нөгөө хөргөчнөөс авахгүй тэр баавар байгаа зү. Шууд лангуунаас л авч байгаа. Тэгэхээр одоо нарийн ногоо могоо хийчих нь шүү дээ тий. За тэгээ хэдүүлээ сая дэлгүүр орлоо. Одоо мэдээ donation-ы цаг, donation time. Donation-ийнхаа гүлгэний утгуудыг уншицгаая. За эхлэе. 5555 төгрөг 55 мөнгө. Seawalk яач уу гинэ. Одоо хийн. Энэ дугаар дээр хийн. За баярлалаа. 35 мянга. Бүгдээрээ нэг эпизод 5K гээд давлгаалчаа. Эхний 7 эпизодын төлбөр юм байна. 35 мянга. Баярлалаа. За 5K 5 мянга. Дараагийн эпизодыг хүлээгээд байж да тогтох гинэ. За тогтохоос 5000 төгрөг ирсэн байна. Баярлалаа. За 2470 нөгөө 247 энэ бол байдаг. Солонгос улс Ансан хотод сууга 5K минт. Би ингэ нөгөө нэг Миншлэгийн цаг гэж барыг нэрлэмээр юм шүү. За 5K минт хүргэсэн байх шүү. Солонгос улсын Ансан хотод сууж байгаа. За баярлалаа. 100000 7 дугаар дугаар nice гинэ. Nice те. За 9800 дорнотынхоо 2 дамжилт Marshall Climax гинэ. Баярлалаа. Манай нөгөө үндсэн зурглаач маань дорнотын залуу те. Бид хоёрт амжилт төссөн байна. Баярлалаа. За 100000 Анклийн дүү амжилт ахаа гинэ. Анклийн дүү гэхээр цомо юм шүү. Юу гэж бодож байна? За цомогийн дүү юм шиг байна. Баярлалаа. За 60600 Ермак хаалтан дотор Seasel Friends-ийн зүгээс гинэ. Олон ангид кино шиг л хаа гинэ. Баярлалаа. За 8888 төгрөг 88 мөнгө. Монголын загасчдаа минт дамжуулъя. Smile явуулсан байна. Могул гээд юу клуб юм шиг үү те. За Монголын загсчдад минь төрөгсөн байх шүү. Одоо ингээд тэмцээн дээр байгуул очиж сайхан танилцъя. За 100000 хадаад хэлээд өгөөч.
Болооч гэдэг. Болооч ата. Маркусаас гинэ. Манайхан дээр аална амар гүйлгэний утга орж ирдэг болсон шүү дээ. За 1247 багийн зоригоо шагаа 3-аас гинэ. Баярлалаа. За 5000 Мөнх Батаас амжилт байнга үздэг шүү. Баярлалаа. За 1247 01 цэг 17 Нобагаас сансармаа хайртай шүү. Төрс өдрөний баг та. 1 сарын 17. За ямар ч сан сансармаад Ноба гэдэг хүн хайртай байна. Дамжууллаа шүү. Баярлалаа. За 10,022 төгрөг 50 мөнгө. Эверстон хотхонд сууга оргилдоо минь түргье гинэ. За бүр ингээ хотхон руу дамжуулдаг байсан байна. 8888 төгрөг соён бэрдэм 2-оос буу захыг үзэх дуртай шүү гэсэн байна. Баярлалаа та хоёр. За 50,000 ойрхон хамт явъя бро гэсэн байна. За би энийг бол бодож байгаа шүү. Баярлалаа. 1226 бяцхан хадаанаас гинэ. Игдүүтэй юм бэ. Баярлалаа хадаанаа. За цаашаа 8888 эпизод 8 үзээд сууж байна гэд. Өчигдөр эпизод 8 оруулсан те. За баярлалаа. 2222 Хэрлэн Оюнбатаас дэмждэг шүү. Good luck bro гэсэн байна. Баярлалаа Оюнбата. За 9999 Хангал Тэди амжилт брода гэсэн байна. За энэ нөгөө Тэди дээр миний таньдаг хуурай дүү байгаа. Очиж нөгөө уцмуцсан айлуулах те. Юм уу сайлуулахтай хамт одоо дүүгэр дандаа сайлуулдаг мундаг дүү би. Баярлалаа хангалаа. 12345 хамт суралцдаг шүү бро. Буйнаагаас гэсэн байна. Баярлалаа. Хэдүүлээ хамтдаа сурцгаая. За цаашаа 12470 247 байж л үстэй. Ланзароте арлаас цогтоо ахаа гэнэ. Ланзароте арлаас цогтоо ахаа гэсэн байна. Ланзароте гэж хаана гэдэг юм бол Итали сонсогдож байна дээ. За ямар ч гэсэн баярлалаа. 2247 бади тайртай шүү саруулаас. Энэ саруул дөрөнх чи үлээ арай өөрөөсөн тий. Хоорондоо бүр ингээ мессежлээд байгаа юм болоо гэж бодлоо шүү. За ямар ч гэсэн бади тайртай гинэ саруулаас. Баярлалаа. 30,000 Моли ба түүний нөхөд баярлалаа та хэдэд. За 27,038 төгрөг гоё контент болж байгаа шүү. Битгий зогсоорой бро гэсэн байна. Баярлалаа. Хичээнэ. Ер нь зогсохгүй дээ. 101,000 шир заныг давчлаа хаа. Өнгөрсөн нөгөө нэг юун дээр дугаарын донешн дээр шир занаа гэд би нэг буруу уншаад байсан үү. Тэр Монгол нэр юм болоо шир зан гэдэг хүний нэр юм болоо. Тийм байсан байж магадгүй. Ямар ч байсан шир заныг давчлаа хаа гэсэн донешн орж байна. За ингээд нийтдээ 441,153 төгрөг 93 мөнгө орж ирсэн байна. За өстө бүгдээрэнд нь баярлалаа. Донешн хэлгээд та бүгдтэй маш их баярлалаа. Дахин хэлэхэд дандаа хэрэгтэй зүйл буюу аяллахаа зардал бас загсны хэрэгэлтэд ашигладаг шүү. За бүгдээрэнд нь баярлалаа. За тэгэхээр одоо зогсох юм байхгүй шүү дээ. Ерөөсөө шууд тэмцээн рүү. Мап хараагүй. Хаана болж байгаа болээ? Гял сараад заяа. Ямар ч гэсэн мөнгөн мортын тийшээ гисэн. Гэхдээ мөнгөн морт чинь хэрлэнгийн гүүрээ давахгүйгаа багнуураас хойшоо явд юм шиг үлээ. Чон хөл. За ер нь болий. Багнуур дээр очиод харцгаая. Яар чинь. Яа. Амчин төв заяаг олохгүйгээр замгарах юм биш биз бүлаяа торохгүйгээр хөнгөндүүлэх галт тэрэг. За багнуур дээр ирсэн. Шууд явъя гэсэн чинь тэгээд өсчдөг хөнгөн дандаа. Би зөв дийшээ гарахаар дандаа тэгнэ. Юм идэх гэж байна. Тэгэл их чихнээсээ шууд явъя. За юу. Нөгөө газраа чиглэн штэ. Одоо харчээ. За хоолсон мэдээж ихгүй. Энэ гэхдээ юу вэ наа? Ойрхон явахдаа их өлсхийг ихгүй. Хэрлэгийн гүр дорнод явж байгаад амар үертэй байсныг бодвол хамаагүй татарчжээ. Амар багсцсан байна. Чи бүр ингэ даглаа шиг өссөн. Багнуурын гүрний хэрлэн олыг ямар байгаа хэдэл одоо харцгаая. Ер нь бол уулаан бүл. Юу вэ? Амар устай шүү дээ. Тэгэхээр одоо мапа харсан нэг локейшн байна. Дайрекшнгээ шууд эхлүүлдэг ш Google-ээр мапаараа. Тэнгүү замынхаа хойдлоор заагаад өчигдөр ярих болохоор замынхаа уртлаар зааж ирсэн. Гүүрээ гараад зүү эргэрэг гэсэн. Тэгэхээр найзуудын үгэнд ороод гүүрээ гараад голоод байгаа төгсөөд үзье гэж бодож байна та. 40 орчим километр юм шиг бай. Тэгээ буруу байвал буцаад явах нь ш. Тэ? Буцаж энэ гүүрээ гараад дахиад хойш явах нь ш тэ. За ямар ч тач шорон зам руу хоёр нь орлоо доо. За би ястаа ийшээгээ бас явж үзээгүй. Төөрүүл 40 км төөрнө. Тэгэл болоо. Гайгүй. Гайгүй өнөөдөртөө очиж чинь гоё болчихжээ гэхдээ.
Гоё. Яшиг эндээ гэхгүй амар залах уу те. Эндээ кемплэх үү? За одоо харъя шүү дээ. Хаагур салах юм бол. За одоо ингээд. Энэ нэг амралтын газар шиг юм байна те. Тэрийг өнгөрөх баха. Ийшээ ихлээр зүгээр энийхээ авиргаа эргэрүүгөө очсон зам байна. Зөв. Хаашаа тэгэл тийшээгээ явж алдхандаа хэдүүлээ. За. Салчаа зам байна уу? За ингээл салах нь дээ те. За салъя. Цааш явуултаа нэг гол нь зөв явж байгаа. Тэр зам байсан уу? Гэтэ нийлхэл байх л та те. За окей. Явал үзье. Төөрөл тэрл үз. За ямар ч тэмцээн дээр ирсэн. Голынхаа урдуу хойно гэж төөр төрж одоо урдын сонгосон зөөл байж. Амарчаасаа олоод ирлээ. Тэгээ энэ хэд маань одоо тэмцээн яаж явдаг юм бэ? Ингээл чимээг бүгд дээр амарж байгаа юм шиг байт юм бахтаа. Саяны тэр нэг ганцхан машинтай байсан бараг л ер нь тэмцээний бүс нь байж магадгүй мэн те. Тэгээд тэр машинууд хажууд нь шүүгчдэр нь ч юм уу те. Намж юм байх юм. Бүгдээрээ тэмцээндээ явчих тийм үү ер нь. Хэдүүлээ бүр дуусчихт нь л ирж байгаа шиг байна да. За энэ ингээ тамирчид маань ч байж байгаа. Сүлжээгүй газар байна. Яг энэ хонхорхойтой юм шиг. Тэрнээс тэр дээшээ гараад сүлжээ шүү дээ, тий. Амарчаас ирчлээ. Тэгээ ерөнхийдөө өгийн дээр бол ингээд ийм миний үдснээр ийм ойрхон байсан байхгүй нуурын ийм зоон ийм ойрхон. Энд чи ингээд бүр ингээд нэлээд хөдөө шүү дээ. Одоо хэдэн метрийн зайтай 150 орчим метр юм уу? 100 орчим метрийн хооронд нэг тамирчин ингээд байх шиг л байна та. Тэр нэг юм зооцсон байна. Харж байна уу? Тийш хар та. Одоо тэр нэг юм зооцсон. Энд зооцсон. Энэ хоёрын хооронд загсчлаа. Тааж штт хэдүүлээ. Тэгээ яг жинхэнэ мэддэг хүнтэй нэг уулзахаараа 4-ийн асууя тий. Одоохондоо бол зүгээр тааж байна. Тэгэл санагдлаа штт. Эндээс энэ хооронд энэ хүн байна. Тэр хооронд бас нэг хүн байна тий. Ингээд тэрнээс цаашаа хоёр татсан бод. За эндээс таньдаг хүн олохгүй юм байна яач ч утсан. Бүгдээрээ завгүй бүгдээрээ тэмцээнд орж байгаа. Тэгэхээр буудлахаа л асууя тий. Зурган дээр энэ кампing бүс байсан. Тэгэхээр энд юм уу эсвэл тэр цаатлын тэр хэсэг дээр бас очиж болно. Тэр хоёрын айл нэгэн дээр л буудлаа да. За юм мэдээ жоохон завгүй байсан хэ. Явсаар хахад жоохон өлсч. Дөнгөн саяхаа хоол идсэн мэт харагдавч яг үүндээ бид нар сая 40 орчим км шорон замаар явлаа тий. Замдаа нарийн голыг гатлаад, номероо унгаалаа, доолны шаврын хаалтаа унгаалаа. Тэгээ олохгүй бодож исэн чинь нэг даваад авсан жил гараад ирлээ. За ингээ ямар ч байсан буудалчаад байж гин. Тэгээ зохион байгуулалтын ч юм уу тамирчтай ч юм уу уулзчих гэсэн чинь манай чи бүгдээрээ бас яг л нөгөө өгөөд болсон шиг юм давтагдж байна. Хоторцоо явсаар байгаа л одоо 6 цагаас одоо хэд болж байгаа. Одоо 4:36. 6 цагаас 2 дугаар үе дуусах юм байна. Тэгээ амарцгаана. Тэгээ маргааш 3 дугаар үе. Тэгээ даварган шалгарах юм байна. Ямар ч тамирчид бол ингээд төө тэндээс төө тэнд хүртэл ингээд тарцсан байт юм байна. Нөгөө өгийн нуур шиг ийм зоон нь ийм ойрхон биш юм байна. Гол учраас айгүй хоол ингэж тард юм байна. 50-аас 60 70 ч юм уу мэдгүй ингээд ийм зоон татцсан байна. Ийм тэндэг тавьчихсан. Мэдээ загсчлын спорт, мэдээ чив чимээгүй спорт юм байна гэхгүй юу. Нэрээсээ дуугар жун алах тий. Тэгээ нэг хүн гээл зогсцооч. Тэгэл ингэдэл юм байна л да чи шүүл тажууд нь байгаад шаардлагагүй юм шүү тий. Тухайн загс чи тэр зооноос гарахгүйгээр ингээл тэрийг хянж байгаа хүмүүс байгаа бох тий. Зооноос гарахгүй байхыг хажуудлын тамирчид хянчих юм биш тий. Ой чи миний зоон руу ороод ирлээ гэдэг. Тэгэнгүүт тамирчид ингээл амьдруулагч тоорондоо бодвол засаа бариад хийж байгаа бох. Гэтэ илүү дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр одоо зохион байгуулалтынхантай тамирчидтай уулзаад ч юм уу эсвэл маргааш албан ёсоор яг суралцлагатай дэлгэрэнгүй мэдээллийг авъя гэж бодож байна. Ерөнхийдөө бол маргааш 3 дахь үеийг бүтэн айл болох бүр эхнээс нь дуустал суралцлаа гэж бодож шít. 4 цаг болно шít. 45 минутаар завсарлага 15 минут юм шиг байна. Тэгээд 45 минут болдог юм шиг. Тэгэл бодлоо л яж энэ да. Одоо юу ийвэ? Гадаа амар салхитай байна. Тэр хэрлэнгийнхаа урд ирэг дээр байгаа болохоор гол руугаа харж камплэр бид нар яг салхитай хойшоо харчаад байна. Тэгтээ гоё нэ сэрүүхэн. Аюу гоё. Одоо нэг салхи тогтчул их гоё болсон юм шиг байна. За тэгээд ямар ч байсан 6 цагаас тамирчид маань бууж ирээд уулзахлаар юу гэх нь сонирхъя доо. Тайз майз байна. Ямар арга хэмжээ болох нүтэй орой бас харъя те. Тэр болтол хэдүүлээ тэгээд. За нэг төхөнчөд нэгүүд машинтайгаа бүр энэ хүмүүсийн зооноос гарч ганц нэг шидэх үү? Тэгж бас болж байна. Тэгэх үү? За юу ч нэг жоохон амс хийгээдгээ. За тэмцээн өндөрсөн заяа хоолнд орцооч байна. Нэгцэн хоол молтой байна. Хоолны урагыг харчих тий. Түрүү нөгөө хөнгөө байсан ч одоо амар олоолаа бужигнж шít тий. Хаана хэн байгааг мэддэхгүй. Таньдаг хүн ч алга гэхгүй.
гоё явж ин дөө. Тэпи зүди сахиг ставчаалама. Рата ба зүрийг дайрч ганжафама. Бабо. Ама ганжафа. Олоолаа шүү, олоолаа шүү. Сайн байна уу? Сайн байна. Сайн байна. Энэ соцож байна. За, хөл тавгүй юу? Юу вэ? Юу яах вэ? Ирчээл чинь сайн байна уу? Юу ч болоод байгаа мэдэх юм алгаа гэхгүй. Түрүүн гэхдээ менежергээ сая бүтэн цаг боллоо. Тэгээ санаа зовоод бичээгүй л дээ. Амар тавирчд байсан. Ярианаас нь бол ер нь бол 1% л ойлгосон баг те. За уурга ярьж ийн гэдгийг ойлгоод байгаа. За нэг садорг ярьж ийн гэдгийг ойлгоод байгаа. За нэг цаашаа байхгүй. Цаашаа бол мэдэх юм алгаа. Та сайн явж ирв үү? Сайн. Хин ч байдгүй биш дугаас те. Чим үгүй юу ч байхгүй. Тэгээ яахаа мэдгүй харж авч ирсэн. Зарим нэг майхан бараад л буучлаа шүү дээ. Одоо бууж гинж шүү дээ. Маргаш өглөө 2 үе яваад орой цаг л гарлаа. Тийм ба. 2 үе 4 үетэй юм уу? Нийтдээ 4 2 цаг болчих юм. Тэгвэл оройхон дууссан юм шүү дээ. Маргаш үдээд дууссан. Тэгээд сайн маань гэдэг нь орой дууссан. Сайн байна уу? За. Тийм үү. Толоноор шүү. За. Хичүүл ажиллаж. Хоолны талаан авсан. За гурлаа тэгвэл нэг л хоол авъя тий. За сая бүгдээрээ сайхан хоолцсон сайхан мангар том тогоондох цөөнгөөс идлээ тэмцээний тамирчдын хоол гэдэг шиг тэ хоол гэх юм уу юу гэх хоол идлээ тэгээд за нэг нар буухаас өмнө гялс урдлынхаа гол шидчий гээд тгийгээ угсарсан чинь энэ зоон татцсан гээд одоо тэр нэг юмыг харж байна уу тэр нэг босгоцсон нэг юм улаан за наад чи дараа харуулъя заяа нэг тим юм ингээд 100 метрийн зайтай ингээд юм босгоцсон тэр нь зоон гэдэг нь юм байна. Тэгэхээр зоон татцсан тохиолдолд тэмцээнээс бусад үед ямар нэгэн дэгээ шидгийг хорд юм бэ? Хинч байсан. Тэгээд яг нөгөө тэмцээнийхээ үеэр л тэр зоондоо шидэн тэмцээний 2 өдөртөө бол яг зоон татцсан бүсэд загасчлах хориотой байд юм байна. Тэгэхээр нь бит хоёр жоохон асууж агаад зарим газар зоонууд ингээ хоорондоо алгасдаг гинэ. Яагаад тэгэхээр одоо юм гүнзгий те цүнхээлтэй хэсэг одоо амар эрсдэх болон магадгүй те одоо эрсдэлтэй бүс мүсийгээ ингээд алгасаад дахиад зооноо өргөжлүүл явчихсан юм байна. Тэгээд тэр газар нь л ирчлээ гэж бодож байна. Одоо тэнд нэг зоон байна. Энэ доошоо болохоор бүр тэр доо нэг зооны тэмдэг байсан те. Тэр Путиний тэнд. Тэгэхээр энэ хэсэг бол гайгүй юм шиг байна. Тэгээд ямар ч байсан ирснийх яс байна да нэг шидий да те флай шидэж үзье та. Энэ бол одоо жишээ нь амар гүнзгий л харагдчихэв те. Би хувцсувцсан өмсөөгүй. За ингээд нөгөө амар хүмүүсийн хажууд очицсон чинь яаж нөгөө шидгээ мартцсан. Хаана юу бол яг ялаа хийцэн. Гэхдээ энэ одоо ялаагаач харахгүй юм байна. Харахгүй болчлоо. Тэгээ маргааш өглөө тамцэнээс нь өмнө бас зоонд нь шидэж үзье мүзье гэж лаг бодоод байсан чи ерөөсөө ч тийм боломжгүй юм байна л да. За ингээд хар та. Тамирчдын юм дээр ирсэн гэсэн шиг ингээд дэгээмэн жоох ицсэн юм уу яасан. Арацалтаа дунлаа. Тэгээ би бас эдний хажууд янз бүр юм дэгээмэг шидгээс яг үнэндээ жоох ичээд байна. Эдгэр чи одоо Монголынхаа амаг шилдэгүүд ирсэн байгаа шүү дээ. Тамирчид гэж байгаа юм чинь. Яа энэ одоо юу ч болоод. Ингэх юм болов? Тийм биш. Тэгээ нэг жоох ичингүүрээд байна. Ер нь бол янзаараа би ер нь өнөө маргааштай шидэхгүй юм шиг байна. 4 үеийн турш үргэлжилт юм байна. Тэгэхээр маргааш бас өдөрт дуусах юм байна. Тэгээ энийг л буруу хийгээд өнөөдөр бол намайг тэвүү ингэж л загналаа тий. Заглагч байх өөрхий тэгээд буруу хийгээд байна. Тий анханасаа ингэдэг гэл нөгөө нэг хэлжсэн шүү дээ. Буруу сурчвал тэгэл засахад маш хэцүү. Анханаас нь зөв сурах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг л ер нь бүх кастинг хийдэг, fly fishing одоо хэрэгэлдэг, fly fishing-ээр загасчилдаг хүмүүс маань ер нь зөвлөж байгаа. Тэгээ тэр л зөв юм шиг байна дөө. Одоо жишээ нь энд яах вэ? Тэгээд өгөөш харахгүй. Тэгээ мондөг тамирчдын өмнө очихлоор сандраад би ер нь жоох ичээд яа шийдэж мэдхээ мартчихлаа шүү дээ. Нип бол нөгөө ингэ явуулж ирсэн шүү дээ. Одоо энэ ялаа жишээ. За. Тэнд ялаа маа. Энэ хэсэгтүүд чинь байх болов. Нөгөө зөвлөмжийн дагуу яг ийм нэг харгааны доотх тогтоо хэсэгт уурга шиднэ. Гээл байсан. Би гэхдээ ингэсийгэл тамир бамир дээр барьцсан шүү дээ. Өөдөөс яг нар гэлбад ялаагаа хардггүй.
Running in the way. I'm chiming hurtun tasha хаванын. Тэмцээн дээр бие бариад нэг тийм цайралтын баяг руугаа орох шинжтэй болоо явчлаа. За одоо орой юм чинь Тодонгийн ногоон толгойтой нимпиг хийгээд үзвэл яг бол амар нян. Энэ нимпиг өгийн дээрээс олсон. Сая бас явах та. Үгүй. Тамир явахтаа олсон юм байна. Энд ингээд иргэдээгөр ингээд нэг загасчлах гээд очихлаараа бас янз бүрийн өгөөшөд болоод идэв лээ. Уур олчихгүй байгаа гэдэг. Нимп нь болохоор манайхан мэдэн дээ. Ингээд усны нэг юун дээгүүр хайрган дээгүүр явж байгаа. Тэгээ нимпний уурга авсан уу гэж шууд надаас асууж байгаа үз. Тэгээ миний нэвтрүүлгийг үзсэн болохоор чамд нэг юм шалны мод байгаа те гэж. Шалны мод гэдэг нь миний энэ Юставтай уургыг хэлдэм байна. Хамгийн стандарт ганц уурга гинэ. Тамирчид маань одоо яаж ингэж мэдээ цагаас өрөөд би бол эндээс цагаас барихгүй биш үү дээ. Шууд ингээд энэ хэдийн сүрэнд ч дарагтаад ер нь нэг тийм өөртөө амар итгэлгүй болчихлоо. Яг бариад байгаа гэдэг газар нь очиж болохгүй те. Гэтэ бас тэмцээний дөрөв зөвлөлтөө те. Одоо жишээ нь итгэвтэй хүмүүс нь очиод бэлтгэл хийгээд иж магадгүй ш маргаашийнхаа гараанд бэлдээд те. Гэтэл тэр чинь тэгж болохгүй ш те. Түрүү юу гэлээ? Хар нимп авахгүй байна гэдсэн те. Цагаан юу авч ийн нэтэр гэдэг юм ярьчихсан. За энэ бол одоо гүнзгийдүүл юм шиг шүү дээ. Легч би хэвэнгийн мэш би хэр хэмжээгээ мэдхий гэдэр мэдэн загийг хэлэх нэг илэрхий легч би. Яг ингэ зогслоор гоё байгаа шүү дээ. Маргааш тамирчдыг өдөр харж агаад зоон алгасан хэсэг дээр нь ирж шийдэж үзэх юм байна да тий. Би тэгтээ эдний хажуу шидмээргүй нэ хичээд байна. Наваг зүгээр өхөрдөд байгаа шүү дээ. Хүнээс илүү зүйл байхгүй юу? Тэгэл ерөнхийдөө ингээл зогсоод нимп гэдэг. Гэтэ минийх энэ нөө нимпний уурга биш, нимпний сатург биш. Нимпний уурга яа авахгүй байгаа юм бэ л гэлтэж чинь. Би тэнгуут нь яг нэгдүгээр яг ингээл ноолгоо ихэд нөгөө нэг дугаараас дугаарын хооронд ингээл ерөөс амсгаагүй яваад байгаа болохоор нэгдүгээр бэлдэж чадахгүй байна. Тэгээд одоо ингээд миний сонссноор бол одоо ингээд лайв фишингийн үйлрэл ерөнхийдөө ингээд дуусч байгаа юм биш үү дээ. 9 сар дуусаад дуустсан юм шиг байна. Тэгээд спиннингийн жаргалын үе эхэлдэг гинэ. Тэгэхээр би бас бодоол спиннингээ энэ удаадаа анхаарчих уу гайхаал байна. Тэгтээ би нэг л барина гэдэгт итгэлгүй болоо явчлаа шүү. Яа нэг 2 дугаар дараалан цайрах гэж байгаа юм шүү дээ. Бузаа чи болоогүй шүү л гэдэг тохиолдоо. Би лаг лайв фишингийн тэмцээн дээр ирж байгаа юм чинь гээд бүх спиннингийн уурганы төр хэрэглэлүүдэд орхисон штлаг байна уу. Зөвхөн ганц флайтагаар л ирсэн нөгөө шалны моттойгоо. За тэр дээрээ нэг жоохон шидэж үзээд болох уу дөө. Өөрийгөө борцоо. Том загас үрсэн харсан уу? Битүү замагтай ийм болчлоор чи яаж барих юм бэ? Энэ юу вэ? Замаг л баримлиж явах шүү. Яа амар нөгөө харахгүй болоо гэж бодоод неон ногоон хийцэн чинь энийг нугасаа авдаггүй юм шүү дээ. Заавал хийх зүйл би заавал би хийнэ. Яа н очиод нөгөө зоон дотор нь орцсон загасчилжсэн болж таарад загнуулах үедээ. Басын байн зүйлээг болсон байн зүйлээг харамсаж цаг би цагнуулсан байн. Хэдүүлээ тэр зооныхын тэмдэглэгээ ямар байдгийг очиж харъя. Яг тэрнийх нь наатлаа шийдий заяа. Яг тэр зоон руу нь бол орохгүй. Дөрөв бол дөрөв. Зоон руу нь орохгүйгээр яг энд хамаагүй тогтоон болж чинь те. Анзаарч чинь үү? Одоо энэ байгаа байхгүй. Одоо харагдаж байна уу? Энэ ингээд зооны тэмдэглэгээ гинэ. Энээс цаашаа 100 м-т тэр цаана дахиад нэгийг тавьсан байгаа. Ингээд голоод агаад нийтдээ 30 багийн 120 тамирчин би дааж оролцож байгаа 4 тамирчин гээд нийтдээ 124 тамирчин оролцож байгаа энэ удаагийн флай фишингийн тэмцээнд. Тэгэхээр ингээд бодвол бүгдээрэнд нь 124 зоон байгаа гэсэн үг. Тэгэхээр бүр дээрээс эхлээд бидний иржсэн тэр зүгт байсан тэр хүртэл ингээд хэдэн ч километрийн те үргэлжилсэн байх нь шүү дээ. За би яг зооныхоо доороос шийдсэн шүү манайха хараарай. Шууд барьчихж байгаа юм уу? Одоо юу ч харагдчихсан. Хөөш хаана энд явж штт. Тэ бас ингэсэн. Одоо ч баригдахгүй дээ гэсэн. Маргааш үеүдэд бол цайрах хүн зөндөө гарах байх гэсэн. Яагаад гэд би асуусан чинь
Одоо ингээд бүтэн өдөр чи ингээд энэ урт хэсэг дээр чинь бөөн тамирчид ингээд загас барьчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт маргааш үргээд одоо алга болох ч гэдэм юм уу. Тийм тохиолдол гарах юм шиг байлээ. Миний ойлгосноор шүү би бас тэгээ буруу ойлгоод буруу ярьдаг төрлийн үн шүү. Гэхдээ ер нь л түрүү ингээд бид нар цаг орчим тамирчидтай буугаалт суулаа. Тэгэхэд бол эндээ ойлгохгүй л юмуд ярьж л тээ. Яасан уурга, тим шинэ уурга гарсан байна. Тэр нь ингэдэг гин гээл тээ. Тэгмэл би амар үгэн дуурлаа л гэж тихээ ойртуулаад өөч ойлгох. Тэгээд бас яг энэ хэсэг дээр бол улсын аваргын тэмцээн хэдэн жил зохиогдож байгаа ч вэ? Анхнаасаа л гэж юу. Би нэг өөр газар зохиогдсон болов уу гэж бодсон чинь үгүй юм байна. За өнөөдөр мэдээж авсан мэдээллүүд нэг иймэрхүү байна. Яг тэмцээний талаар тэгтээ бас өөрөө ч нэг юу ч мэдэхгүй хүн болохоор. Энд бас замагтай ах шиг байна. Гадаа сэрэг орчижээ. Айгуу сэрэг хүн байдаг болчих. Яаж одоо майхандаа хондог болно? Тагс юм бах та. Чилийн хин зүгээ Рана хиний нүгээ Тухайн загас чинь ингээд түрүүний хоёр зооныхоо хооронд тэр бүтэн цагийн хугацаанд ч юм уу тодорхой хугацааныхаа туршид тэр хоёр зооноос хэтрэхгүйгээр ингээд загасчлт юм байна. Нааш цааш яваад тий. Одоо яг байгаа жоохон дээшлэх үү, жоохон доошлох үү тий. 100 м дотор холхиж загасчилдаг юм шиг байна. Тий эргэж гарч болно гэсэн. Гэхдээ хідэн ч уурга байж болно гэсэн тий. Хідэн ч төрлийн өгөөшөж болно гэсэн. Гэхдээ ер нь бол яг юу лайв фишэрэл байна. Эрэг мэргийнхаа цаатлаас гараад 7 загас барьсан хүн байсан тий. Тэ мэдээж аюулгүй байдал маш өндөр түвшинд зохион байгуулагддаг байхаа гэж бодож шít. Төрөө нэрээ нэг мэдээлэл өгсөн шít. Хаанхын гिचвэ нэг судалгаа гар гэсэн тий. Яа ингээд загаслах гад зорж уурга автсан байгаа 100 мянган гаруй хүн байна гэсэн тий. Уурга бол харагдаж байна тий. Сатург харагдахгүй байна. Арай нарийнхан болгоо. Уурга бол харагдаж байгаа шүү дээ. Ингээд сатург харагдаж байна. За нэг хальт харагдаж байна. Хэвинги хуяаваа Орой арга хэмжээний юу болдгийг жоохон сонирхоод тэгээд амраад өглөө эртэл бас өдөө тэгээд бужигнаад бас ямар хүмүүстэй уулзах сайн мэдэхгүй байна тий. Гэтэ яг хөө зүгээр эхнээсээ л мэдээлэл өгөөл ярил та надад тий. Тэгээд дахиад очиод мэдээлэл олж аваад маргааш юу загасчих болох юм уу болохгүй юм. Бүр боломгүй бол хэдүүлээ ингээ. 3 дахь үеийг дуусгаад хөдлөе. 3 дахь үеийг хэдүүлээ тэмцээн яаж болдог талаар очиж сурвалжлаад яриа өгөх боломжтой хүн байвал яриа аваад тэгээд хөдлөөд доошоо уруудж жагаад энэ зоон дуусан гутан зүгээр таавараа нэг 2-3 цаг шидэж үзье тий. Тэгэл Янокондоо үзье заяа. Тэгээ би энэ хидидээ Сиоко бүжиглэхэл мэдгүй байна да. Ямар ч хэсэн бэлдсэн. Болохгүй бол гараа орсон л бүжиглэхээс тий. Цайрдаг Сиок бүжиглж үзүүл юм маргааш заяа. Цайрцсан Сиок. За бид буцлаа. Одоо харахгүй болтлоо замаач олохгүй болж магадгүй. Айгүй л бол. Замдаа дарсан сарын даван гар мэдээ Хүнээс илүү зүйл байхгүй юу Хангаа 1 21 Хүнээс илүү мастер 4 Сайн байцгаана уу. Яс амар сүртэй сарлаа ш. Яа нэг ичээ хийсэн. За ямар ч байсан те 6 дугаар fly fishing-ийн улсын аварга юм байна тийм үү? Тийм ээ. 6 дугаар удаагийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа юм байна. Тэгээд би өдөр ирсэн та хэд бол үнэхээр чив чимээгүй загсчлт юм билээ. Наа чи их ярьдгүй юм билээ. За тэгээд бүгдээрэнд нь ямар ч байсан амжилт хүсье, бүх багуудтай амжилт хүсье. Маргааш чамбаа оролцоорой гэж өрөөё. Яаман. Ганцаарыг хитээд сороод авар хэд Тамшалаад хинтлээд авир гарган гээд You hate shot, you do pay shot. Түлхэл байхад хүн саяон өнөр нэвчэн. Соёл байхгүй миний бэкиго ман бас мөн. Боёр хэргүй нөө амисон бос бас. Ирээд чагч мэчих наапе атаман жутампе. Идрик сакаман то сусун япе. Атаман жутампе. Ирээд чагч мэчих наапе. Атаман жутампе. Ирээд чагч The next morning. Хаяа бодох юм бэ амьдралын
намчин төв заяаг олохгүйгээр замгарах юм биш бид уулая орохгүйгээр хөнгөн дуудах тас гэрэг байна гэрэнт нүүдэлч лайон Харахад твийн зүйлс бүхэн ид чид заяо Харахад ингийн үйлс бүхэн хэцүү заяо Хүнтэй мэндэл сур Замтав жөнгөр зүр Хүний хүндэл өөртөө хүндлэл ганц дүрм заяон Найсыг бай үршин хүртэн лавдаяо Айсыг найз үртийг хүршин сайн байна уу Амьдрал бол easy Абид гэхдээ busy Амтлаг ба шорвог Sugar and chili Beautiful life I'm gonna live За ямар ч байсан одоо манай нэг лайв фишингийн тэмцээний 2 дахь өдөр буюу 3 дугаар үе сая завсарласан. Тэгээ одоо 4 дугаар үе эхлэх гэж байна те. Тэгээд үндсэн дүн гарах юм шиг байна. Тэгэхээр би оюутнаас асуух юм байна л да. Ер нь одоо юм лайв фишингийн улсын авраг тэмцээн засчлалын спортын тэмцээн яаж явагддгийг бусад төрлөөсөө юугаар ялгаатай юм? Онцлог зүйлүүд нь юу байдгийг гэж нэг энгийн гоё тайлбарлаж өгвөл. За одоо энэ манай флай фишингийн улсын аврах шалралт 6 дугаар тэмцээн болж байна. Тий 6. За энэ тэмцээнд одоо өөр дүн орж байгаагаар их багууд бүртгүүлж байна. Баг ерөөсөө 4 үний бүрэлдэхүүнтэй явна. За 4 үнэтэй. За тэгээ 31 баг орж байна. 124. Тий. Энэ бол өмнө яг ингэж болж байгааг энэ удаад бас өргөн болж байна. А тэр хүрээгээ хамраад одоо биднээс зохион байгуулалт дээр маш их анхаарч тэгээ нэгдсэнийг отогт байгуулах мөн тамирчтай сайхан халуун хоол цайтай тийм ээ аль болох ядаргаа багтай тэгээд тэрийгээ дагс яг цагийн менежмент яг баримтлсан өөр тэмцээнүүд бол яг цагийн менежментээ сайхан бариад ингээд сайхан халуун хоол цайтай тийм ээ нэгдсэн отогт байрлуулсан бас тэр талаараа өөрмөц сайхан тэмцээн болж байна зохион байгуулалттай үед тийм тэгж байна. За тэгээд юу боллаа ер нь бол флай фишинг гэдэг бол ерөөсөө сонгодог загасчлалтай тий одоо усан дагуулагдах шавж хорхоог тийм ээ бид нар өөрсдөө ингээд гар хийцээрээ одоо ингээд энэ мэтчлээ ингээд тий ороод тий дуурайж ингээд өгөөшөө хийгээд энэ хийсээ хиймэл өгөөшөөрөө тухайн загсыг тий голоос ямар арга техникээр яаж тогтоолж авах вэ гэсэн мандал дээрээс нь зохиулж авах юм уу эсвэл одоо усны ёроолоор нь авах юм уу тий тэр болгонд ингээд түүнийгээ даасан уурах хэрэгсэл арга техник гэдэг бол өөр тэгээ загасчлах аргуудаар маш баялаг ер нь тийм сайхан сонгодог загасчлалын спорт байна ш. А юу хэлэх юм бэ л да те. Одоо ингээд ямар ч өгөөсгүй явсан ч өгөөшөө хийгээл байчих юм ш те. Ялгаа нь гэвэл зөв шууд ялаа малгаа хараад те. Нөхөд загасчид бол одоо ингээд бүгд одоо өөрсдийн гэсэн хэрэглэлтэй одоо ингээд бокстэй явж байгаа ингээд өгөөшнийхөө. За тэн дээрс ч одоо амтны гаралтай өснөөс нийлэг синтетик саа юу гэдэг тийм үү тэр бүгдийг ингээл материалаа өөртөө сонгож харж байгаа л тухайн орчныхоо чулууг ингээл сөхгөл ерөөсөө одоо ингээл тэр загсын хоолж байгаа шавжнууд тэргээр байж идэг тэрийг дуурайлгаад газар дээр нь хийж болж ин тэрүүгээрээ маш давуу талтай шүү дээ одоо жишээлбэл спиннингийн загшлыг одоо би нэг 5 боблогтой байж бол тэр маань занган зогдоо дуусчвал яана тийм үү тийм байна тий Тэгтэл ингээд хаа хоол очиод өгөөшгүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр флай фишингд бол тийм зүйл тохиолдохгүй юм биш тий. Цэнгүү гайгүй бэлтгэн баг юм да тий. Тийм мэдээж одоо нэг загсны явж байгаас тэгж бэлтгэл дутуу явна гэж юу ахаа зүгээрс нөгөө талаас муутлаас ерөнхийдөө тий. Ерөнхий ялгаа тий. Тэгэхээр одоо энэ жилийн улсын аваргын тэмцээн болохоор чи гоё нэг барил барилыг хэлж болд юм болов уу? Одоо эндээ дандаа болдгоо. Үгүй энэ яг юу шүү. Эндээ дандаа болно гэсэн юм байхгүй. Тий энэ удаад бол яг бид нар тухайн орнотыг сонгодог нь хэрлэн гол маань өөрөө бас загас хэлбэгтэй. Бид нар бас тэмцээнэ загастай байлгамаар юм тийм ээ. Тий олон загас үүсгэх тий. Хоёрдугаар өөрөө энэ хэрлэн голч одоо ингээд сайхан том гол байна. Тэгээ одоо энэ энтлийнхаа эргээр бартаасаад мод бургас баг байна. Бас тэр их чухал юм шүү нэрээ тий. Одоо юу гэдэг бид нар ингээд загслаа явж ард ингээд битүү бургас байхаар чи нөгөө бид нар каст гэдэг юм хийж чадахгүй л хэлчихэж байгаа хгүй яг тэндээс ингээд асуудал үүсэлгэн. Гэтэ хийх арга техникүүд мэдээж байгаа. Гэтэ арай нэг юм бас нэг юм хязгаарлаад эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо энэ удаад энд Төв аймгийн Мөнгөн морьт сумд бол ингэж хэрлэн голын байрлалыг бол сонгож одоо сайхан задгай тэнүүн тийм ээ олон хүн багтаахаар одоо 120 хэдэн тамирчин гэдэг чи одоо 4 үеийн турш ингээд нүгэд явна гэж бас нилээдгүй том зай шаардна. Тэгэхээр за би нөгөө үгийн нууран дээр очиж нөгөө нэг тэмцээн яасан шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг нуур болохоор ингээд тэр зоон
гэд бүс маань одоо юм богинохон байсан те. Тэгмээд одоо өчигдөр ирээр харахад бидний тэр доороос эхлээл тамирчид гэл байгаль бол хэдэн километр ч үргэлжлээд байгаа юм. Тэгэхээр нөгөө голын загасчлалын дүрм одоо тэмцээний ерөнхийг нэг дүрмийг нэг товчхон танилцуулвал тэгээ одоо яагаад одоо жишээ нь энэ жил чон клуб хийж байгаа юм ч гэдэм үү те. Тэднийг нэг тайлбарлаад өгөөч. За энэ нэгдүгээр ингэсэн ба манай чон клуб бол одоо өнгөрсөн оны улсын аваргын тэмцээнд бол тэргүүн байр эзэлсэн. Тэргүүрээ бас давхар үүрэг хүлээж тийм ээ дараагийнхаа загасчдын тэмцээний гой зохион байгуулалтанд нэгэн арга хэмжээнд оруулж өгөх гэдэг үүргийг хүлээж бол бүгдээрээ сайхан сэтгэл санаа нэгтэйгээр өнөө үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр ингэдэг гэсэн үг. Одоо өмнөх улсын аварга нь дараа жилийнхаа тэмцээнийг зохион байгуулдаг гэсэн үг. Одоогор бол тэгж сүүлийн хэдэн тэмцээн бол ер нь бол тэгж явсан. Загслын спортын холбооныхоо доор хамтран гүйцэтгэгчээр явдаг. За энэ удаагийн манай тэмцээн дээр бол манай ерөнхий ивентчээр бол Авандра Экафлов ажилласан байна. За мөн одоо баг тамирчдын бас шагнал урамшуул нэгэн тлэн чи одоо 120 дүүнээс чинь өрсөлдөөл үнэхээр тийм ээ. Ингээд сайхан байр эзэлчих юм уу бас тэднийг маань ингээд байлж урамшуулъя гээд загшдын спорт одоо Big Fish дэлгүүр байна. Body Shop байна. Одоо манай загсчд бол угс бүгд мэдж байгаа. Бүгдээрээ л өргөн хэрэглэнийхаа барааг бол эндээс л авч хэрэгэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ хамтран ажиллаж байгаа байгууллагууд манаас манай сайхан тамирчдыг одоо шагнаж урамшуулах үйл ажиллагаанд хамрагдаж байна. За тэгээ түрүүн бас нэг ярьсан шүү дээ. Сая нууран дээр очлаа гэх богинохон. Энэ ч ерөөсөө нууран дээр болж байгаа тэр тэмцээн чинь нэг юм спиннинг тэмцээн дээр чинь тэр богинохон бит чи сольж болдог. Одоо би тэрэндээ тамирч ингээд дөрүүлгээр 400. Тий, одоо тэр чинь одоо ингээд битүүд татагдсан байна. Энэ одоо энд барьж байгаад энэ загас байхгүй бол хажуудлага бит рүү шилжиж орж болдог дөрөнтэй байхгүй. Fly fishing бол тийм биш. Бид нар анханасаа тамирчтай ингээд дөрөв хуваагаад дөрвөн бүсэд хуваагаад эдгээр маань дотроо хахад дээд бүсүүдтэй хуваагдаг. Бүс болгон дотор дадран тий. За тэрийг бол ерөөсөө 100 м татагдсан юм битүүд байгаа юм. Тийм байх шүү. Тий. Тэгээд тэрийгээ суглаад орцмол тэндэл загасчлна. Суглаагаар тий. Оноо тэндэл загасчилж байгаа. Хажуудлынхаа хүний бүс рүү орохгүй тийм ээ. Тэр өөрөө аюулгүй байдлаа хангаад цаашаа голын цаана гарах боломжтой газар тааравал бас тухайн тамирч гарч болж байгаа. Тэр хэсэг чи ерөөсөө ингээд тасаад өгсөн тэр тамирчдыг болохгүй тий. Цаад эрэг нийлээд гэсэн үг шүү дээ. Нэг квадрат үүсэж байгаа шүү дээ. Тэгэд энэ дотор яг fly fishing-ийнхаа аргачлалаар үндсэн загасчлаа хийгээл тэгэд энэ маань бидний бас одоо энэ спорт загасчлалт бол ерөнхийдөө сэртэнгүүдийгээ хэрэгэлдэг байгаа. Загасаа гэмтээхгүй. Загасаа дэгэнтлээ амьдруулагч газардуулагч тор гэдэг юм баг ингээд тосоод авчиж байгаа. Тэр загсанд бол ингээд гар уруу бэлитэйгээр янз бүрээр аль гэмтээгээд байхгүй тийм ээ. Сайхан зөв аваад сэртэнгүүдээ салгалаа тэгээд тэмцээний туршид тэрийг амьд байлгана. Ийм тусгай ахаад амьдруулагч торон тийгээд за тэгээд тэндээс амьд загас маань тэмцээнд дуусгаар нэгдсэн эмчилтэнд ороод буцаад гол руугаа тэгэл байгаль дээлтэй. Тэгэнгүүт одоо тэр нөгөө одоо нэг ийм дөрмүүд байх шиг байна шүү дээ. Хэдэн метрийн загсыг тоолох одоо тэмцээний одоо тооцох дүрм мөрмөн ямар байд юм. Жишээ нь хайрдуулж болохгүй гинүү. Тийм биш үү тий. Тийм тий. Одоо яг тухайн загсаа яг усны усаар нь татаад усных нь мандал дээрээс тосчаавал тосоод л авчихна гэсэн үг. Тэгээд наашаа эрг рүү чирж гарч болохгүй. Тий, эрг дээр чулуун дээр тий гэмтээж савж болохгүй тийм ээ. Тэгээд энэ дээр бол одоо энэ тэмцээн дээр бол одоо загсны хамгийн бага хэмжээ 20 см. Тий 19.5 см бол тэнцэхгүй. Хөө том юм тий. Тэгэхээр одоо тамирчид бол одоо 20 см-тэй загсыг бол өнгөрсөн үеуд дээр бол сая эхний үе дээр одоо нэг тамирч 23 гэдэг барих жишээтэй тий. Тэгэхээр бол загас бол байна тий. Загас хэлбэртэй сайхан тэмцээн болж байна да. За баярлалаа. Тэгээд цааш дүүл ажил тэмцээний урлаг спорт юу лээ? Спортын амжилт төсөө. Тэгээд ямар ч байсан чон клубийнхэндээ баярлалаа өрсөнд. Тэгээд маш гоё тавтаа тухтай өчигдөр отголлоо. Тэгээд хэдүүлээ гоё арга хэмжээ хийцгэлээ. Тэгээд өнөөдөр сайхан ингээд ишигээ дээшээ доошоо бас явж тамирчдыг харлаа. Тэгээд бид хэд нь одоо ингээ буцлаа. Нарны эртээ та хэд бол одоо дахиад нэг үе байгаа шүү дээ. Тэгээд тэмцээний сүүлийн нөгөө нэг шагнал гардуулах ёсол этрийг нь суралцж амжихгүй болчлаа. Уучлаарай. Тэгээд манай хэд нь хөдлөлөө шүү. Хамтран ажилласанд маш их баярлалаа. За баярлалаа. Гоё байсан шүү. Айсыг найзууртыг хөршин сайн байна уу? Амьдрал бол easy, бид гэхдээ busy. Амтлаг ба шорвог, шуга энэ. За тэгэхээр тэмцээний 2 дахь өдрийн 3 дугаар үе 4 дугаар хоёрын завсарлага. Одоо ингээд би 4 дугаар хотлоо яриадах. За ерөнхийдөө тэмцээн маань одоо дахиад нэг үеэр үргэлжлээ тэгээд дуусна.
Тэгэхээр бид хэд бол ерөнхийдөө ингээд буцлаа. Замдаа харин нэг 2-3 цаг нар шингэтэл харин аюулгүй газар очичаад тий. Жохон шидэт хийхгүй бол энэ чинь одоо хэдэн километр үргэлжсэн бүс байгаа юм бэ тий. Ерөөсөө ингээд юу олдохгүй. Сул зай байхгүй. За тэгэхээр одоо коммент уншичаад тэгээ бид хөдлөлөө. Коммент бас шүүмжүүд ирсэн. Коммент аягүй их уншиж байна гэд. Нэрээ би бас бодсон. Одоо би ер нь бол цөөхөн коммент уншихаар шийдсэн. Жага хүмүүс маань комментээр их зөвлөгөө явуулдаг учраас тухайн дугаарын доор комментуудыг аягүй сайн уншиж байгаарай гэж хэлмээр байна. Ягаад гэвэл тэнд яг үнэтэй зөвлөгөөнүүд их явдсан билээ шүү. Тэгээ бид тэрийг нь давхар уншаад байсан. Ер нь ингээд бодоход хайд өөртөө уншиж болно шүү дээ. Тэгэхээр би зүгээр онцлог 3-4 коммент л уншаад үгүй. За, хүү бол аавынхаа амжилтыг шууд нэвтсэн байж тээ гэсэ тэгсээ. Нэг тийм болсон шоо. Бигжи ахын аяллаа тэмдэглэлээр буу захыг зөндөө шоолсон доо гинэ. Тэгсэн шүү 2-3 жилийн өмнө те. Одоо ах додгор ярина нэстэй гинэ тийм ээ. Шоолж исэн шүү. За, эх орныхоо байгалыг хараад ямар их санаж байна. Хүний нутгийн агаар нь хүртэл тавьчлуулах юм аа гэсэн байна. Бас гадаадд ажиллаж амьдарч байгаа, сурч байгаа хүмүүс маань бас энэ влогийг үздэг юм байлээ. Бас тэгэхээр аль болох бас Монголынхаа очисон газрынхаа байгалийн сайхан дүрсүүдийг оруулах хичээдэг шүү. За баярлалаа. Заавал уншаад өгөөрэй гэсэн нэг коммент ирсэн. Заавал уншаа. Заавал уншаад өгөөрэй. Японоос үздэг. 6 жил Японд амьдарч байна. Төрж амжаагүй гидсэндээ энэ сүрээ бодоод сэтгэл санаа даун болж бүх зүйл утгагүй санагдаад яах учраа олохгүй хүн хэцүү үедээ ямар нэг хоббитой болъё гэж шийдээд хуучин уурга тигээ хүнээс гуйж аваад чигээ улаан түүгээд анх удаа загсанд явж билээ. Уурга зоогоо тамхиа татаад суух тэр мөчөд хамаг сөрөг бодол мартагдаад дэгэн загас орох мөчөд бүх зүйл эргээр мэдрэгдэж эхэлсэн. Сонин хоббитэй юм бэ гэх хүмүүс зөндөө таардагч энэ хобби минь намайг аварсан гэж хэлж болно. Хүний хүсэл сонирхлыг хүндлэн шүү гэснээр онжигнуудаа гэсэн баярлалаа гэсэн байна. Тэгээд тийм ээ ер нь бол хоббитэй байх нь өөрөө ямар ч хоббитэй байж болно. Хоббитэй байх нь өөрөө хүний сэтгэл санааг тайвшруулах те эерэг хандлагатай байхад нэмэртэй байдаг байх гэж би бас боддог. Тэгээ мэдээ загасчлалын спорт загасчлах хоббины хамгийн надад бас таалагддаг нь бол ийм чив чимээгүй орчинд ганцаараа усны урсгал хараад олон юм эргэцүүлээ сууж явах их гоё байдаг. Тэгээ тарих амарч байгаа юм шиг санагддаг шүү. Тэгээ мэдээ загас барих мөч бол тэр бүх юмд байхаа байлаа. Бүр амар юм тэмцлийн юм болоо өрчдөг те. За ингэнэ. Энэ улсын иргэн эзнийх нь хувьд хууль ёсоор байгалийн баялгаа ашиглах гэхэд боломж олдохгүй байна гэдгийг сөксөнд баярлаа. Манайд агнуурын менежмент огт байхгүй гэж хэлж болно. Ашиглалт нь буцаад байгаль ан амьтдынхаа хүчрхэг хамгаалалт болдог менежмент дэлхийн маш олон улс орнууд хэрэгжүүлээд 100 жил болж байна. Манайд болохоор яам нь огт хөдөлж өгөхгүй явсаар 30 жил боллоо. Иргэдээ хулгайч, хууль зөрчигчийн зам руу түлхчээд байгаль орчныг сүйтгэгчтэй тэмцэж байна гэдэг шоу үзүүлж олон нийтэд ажил хийсэн болж харагддаг их хорлонтой яам гинэ. Хамгийн гол нь ард иргэд ан агнуур загасчлалыг хулгайгаар л хийдэг гэдэг сэтгэхүйгээсээ салахгүй байх гол шалтгаан нь байгаль орчны яам хоцрогдсон коммунист хууль хоёр нь болцоод байгаа юм а. Энэ талаар цаашид олон нийтэд хүргэж ойлгох их тустай зүйл юм шүү. Амжилт хүсье гэсэн байна. Яг хөө ерөнхий юун дээр бол би үнэхээр санал нэг чинь яг л өмнөх дугаар дээр миний жоохон ундад сунгуу тайлбарлсан юуг маш гоё юм зэгцтэйгээр надад тайлбарлаж коммент явуулсан байсан. Баярлалаа. Юу гэхээр би бас яг тэгж л боддог байхгүй. Менежмент болгоод те байглаа хариуцлагатайгаар одоо тэр нөгөө загасчлалын төлбөр гэдэг байгаа шүү дээ. Зөвшөөрөл. Зөвшөөрөл олох процесс нь амар ойлгомжтой байх юм бол би одоо нэг юм би нууцаар загсанд явж байна гэдэг мэдрэмж төр авахгүй байх юм шиг. Тэнгүүд яг хүмүүс хэлжлээ л да. Сумаас нь очиод зөвшөөрлөл аваачтай гэдэг байгаа байхгүй. Нэг хоёр сумаас нь очиж хайж үтсэн байхгүй. Тэгэхэд байцаагч нь олдог байхгүй. Тэгээ утасны дугаар нь олдчихоо. Залгангууд утас холбогдох боломжгүй. Ингээл ер нь зөвшөөрлөө авах гэж ажил амьдралаа зохицуулаад гарч байгаа нэг алтан 2 хоногийнхоо те нэг өдрийн бүтэн өдрийг алдах тохиол гардыг билээ. Тэгэхээр энэ процессыг байдгүй гэж бол хэлээгүй би. Үгүйсгээгүй. Хамгийн гол нь хялбар болгоод өгөөч яа те загасчлахад зөвшөөрөл авах. Процесс нь өөрөө амар хялбар байвал одоо бид зөв зохистой зөвшөөрөл аваад загасчилмаар байна шүү. Энийг хүндсэн байна. Баярлалаа. За нөгөө нэг чавхуурдаж нөгөө нэг дэгэ мулталтгийг тайлбарлсан байна. Ус руу орохгүй гэвэл уурга өргөхгүйгээр шулуунаар нь өөр рүүгээ татна. Ингээд татах юм. Тэгээ уурга сатварх хоёр хамаагүй бага ачаал ирнэ. Хүчтэйч татагдана. Яг чангалж татаж байхдаа дамраа мултлаад доотлын дамраа мултсан буцааж авах юм байна. Буцаад гин тэгэнгүүт нь дахиад татна. Тэгээд харваад гарах магадлал их гинэ. Ийм маягаар л юм байна л да. За энийг бас нэг тэглүүлсэн үедээ биетээр тушиж үзмээр юм байна да. За ингээд болоо. Ийм цөөхөн коммент би уншсан. Дээрээс нь яг загсанд явахын өмнөх өдрөл оруулсан болохоор комментууд бас хайцангуй цөөхөн байлаа. Тэгээд та хэд ерөнхийдөө бас үзэнгээ комментуудыг аягүй сайн уншиж байгаа. Тэнд мундаг хүмүүсийн
зөвлөгөөнүүд их явж байгаа шүү. Тэгэхээр тэднийг аюул сайн уншаарай гэж хэлмээр байна. Баярлалаа. За тэгээд надтай хамтран ажиллагч Avandra компанид баярлалаа. Манай Avandra компани нь болохоор EcoFlow гэдэг энэ хүү аяллаа юм хэрэгслүүдийг оруулж ирдэг компани байгаа. Энэ маань одоо жишээ нь цахилгаан үүсгүүр энэ маань аяны хөргөч байгаа, хөлтөгч те. Тэгээд Avandra компаниг гол нь онцлоход миний мэдхээр энэ жилийн бүх загасчлалын спортод хамтран ажиллагч байгууллагаар орж илээ. Надад их тэрэнд нь би Avandra компанийнханд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ спортыг хөгжүүлэхэд зөв зохистой загасчлалыг сурчлахад өдөө 20 нэмэр оруулж байгаа явдалд нь баярлалаа. За тэгээд хөдөлгүүдээ те. Одоо бол буузын загасчлалын цаг хийе. Эдэгтэй жоохон цаг байна яана. Цайрх өдөрлөл гэж ойлгоё да. За явъя. Яма. Рата. Өнгөрсөн мөчүүдийг гэх чичээний өдөр. Бас. Бумбукай. Fucking another day. Fucking another day. Fucking another day. Fucking another day. Өнөөдөр хараад ирсэн нэг ивэс хажих өдөр. Fucking another day. Өрөөсөө өгөмжийг олж цэгээс тайчих өдөр. Fucking another day. Өрөөсөө хайж авах байшныг нэгээр сайжрах өдөр. Fucking another day. Өрөөсөө бурхны өгсөн тэр замжинбэр сайжлах өдөр. Fucking another day. Замар сайжлах дээ. Хүү чадах өрөөдөр усах дээ. Familation. Nikir bul хамт амьдрах сайхан. Familation. Di маяг. Familation. Болонгорт юм. Гэрт орж ирэхэд гэрги илгээ. Аз жаргал дээ. Энэ яг дорнтой хэрлэн шиг болчт юм байна. Энэ хиймэл өгөөш явахгүй юм өстэй яана. Ийм юутай болчтой байхгүй. Болонгортой гоо дорнтод энэс иймэрхүү болонгортой урсдаг байхгүй. Амьд өгөөшөөр барьдаг. Алхам тутам на жаргал амтагдан. Амжил бүтэлиндээ. Игээ. Халкан тулхал батазаг шантран хамжиж үлдүнгинтэй энэ бол минийгээ Тэмцэнээсээ доош уруудаад багнуурлаг баг орж ин тэ хэдүүлээ. Тэгснээр хэрлэг гол маань яг манай дорнтын урдуур урсдаг хэрлэг гол шиг юм болонгортой болчт юм байна. Тэгэхээр энэ ч одоо хиймэл өгөөш авахгүй гэсэн үг байлгүй дээ. Яг дордод байгаа юм шиг санагдсан авч. Тэгтээ яг гүүрэн дээр тунгалаг байдаг шүү дээ. Сонио. Энийхээ орондоо сул элстэй болов. Сайн нөгөө машинаар явж байгаа юм элстэй юунууд эстэй. Элсэрхэг эстэй. Тэгэхээр бас тийм байдаг гэж магадгүй юм байна. Ямар ч яг л дорнтой хэрлэн шиг санагдаж байна. Одоо ингээл хайр марг байна л та. Гэтэ юу юм? Болонгортой. Тунгалаг биш байгаад хүмүүсийн өгсөн зөвлөгөө байгаа шүү дээ. Кофе шиг байвал загас байхгүй. Харцаа шиг байвал байгаа гэсэн. Энэ бараг кофе шиг юм шүү дээ. Гүнзгий байна те. Гэтэ энэ хайвдлыг жоо шидэд үзье гэж бууж ин даа. Одоо бол нийм хөвлж байна. Ийм ногоон толгойтой. Угаасаа ийм салхитай тэр нөө каст маст хийх бах уу? Драй ажиллахгүй бах гэж бодож байна. Тэгээ нөө флай фишингийн тэмцээн дээр ирсэн болохоор өнгөрөө зөвхөн флайхаа уургыг аваад ирсэн нөө спиннинг уурга бүгдийг хайцсан. Жоо бурууч яач. Тэгээ гоё нөгөө мундаг тамирчдаар жоохон заалгантай гэж бодсаахгүй юу? Тэгсэн чинь уучлаарай. Энэ хүмүүс маань бүгдээрээ бүр ямар ч завгүй байд юм бэ те. 2 өдөр ингээл бүр ингээл тэмцээндээ л анхаарал өөр юм байдгүй юм. Энэ ингээл хаваар л харагдаж байна те. Байган болоо да. Яг загас бол мэдээж байж л байгаа л да. Ийм том өрөнд ч одоо загас байхгүй бол тэнэг үстэй. Гол нь яг энэ нэг тахирал цэсэг жоо ширүүс
Тэр доор нэг арай жоохон зөөлрж гинөө. Тэгээ шалгаал яваад байна. 500 м бол алхасаа тий. Тэгээ өчигдөр өнөөдөр хоёр тэр нь амар сэлхтэй байна тий. Тийм хав харал харагдаад ах юм сайн. Энэ одоо хиймэл өгөш авд юм болоо? Ахгүй л ах та. Сая тэр дохоорсон хэсэг мэсэг дээр бол хоногоор ирээд донг мог шийтгэлвэл би бол соом гаргана л гэж бодож байна даа. Соом бол гарахаар л харагдаж байна. Налим соом бол байгаа л харагдаж байна. Ийм хардаа ямар ч өнгөгүй уус хардаа. Юу ч харагдахгүй гоц. Тэр одоо ийм болгортой хэсэг дээр нь бодвол саяны тэр дээшээгээ 30 км-ийн цаана байсан хайрус линокод бол ирдггүй юм байна тий. Тэд нар чи ингэж нөгөө нэг уруудаар хамт яваад эдгүй юм гэсэн. Яг ингээд нэг юм бүстэй амьдэрдэг гэсэн. Ямар салхитай байна. Хөрсний элс болчлоо хайр. Тэр хавцаад нэг шиж үзэх юм шүү. Цаад ирэг дээр нь хүн шидэж гин. Тэгвэл загас байгаад гэсэн. Тэр цаанаас ингэж орж иж ирэхлээр энэ хаттай хисааны цаагуур бас гол урсч гин гэсэн үг юм байна те. Хоёр талаар нь тойроод одоо нэг жоохон хайр гарч ирж байна. Яа. Гүнзгий байна. Одоо хартаа. Ёо. Тэгвэр ширүү. Шууд авч явах гэж байгаа юм шиг. Салхитай заашлах амар хэцүү юм шүү. Ер нь аим ширүү байна. Тэр хавцаа нэг жоохон тогтсон болж тэр лөө очиж дөө. Тэнэг хүнийг тэнгэр ивэн гэдэг шиг ингээ хөвлөө явж загас орох болоо. Үзээ л та тий. Яа тий. Аалдах юм байх биш. Хөрс ийшээгээ ер нь юу юм байна? Зөөлөн юм байна тий. Тэнгүүд одоо ингээ хайргууд байгаа мөртлөө юм шаварлаг харагдаад байгаа байхгүй. Яг энэ доор байдаг. Чулууны ард ногдчихдаг лөө. Өчигдөр нэг тийм ярьсан дээ. Тэнтгийн тэр чулууны ард 2 тул байлаа гэж авсан шүү дээ. За тул өрьё. Миний бараг үсэн хийсэд байгаас таарсан уу? Дрэдлок маань хийсэд тий. Бэби лок лөө юу дээ? За одоо мэдрэмжээ дагнаа. Надад одоо ингээд амар олон төрлийн өгөөш байгаа байхгүй. Өчигдөр надад энэ 1 2 3 4 5 6 7 өгөөш шиг Eternal Anglers клубийнхан маань надад ийм гоё ийм 7 ийм нэв өгсөө. Энэ дандаа ажиллаж ийн гэдэг хэмжээнийх баяр. Тэгэхээр би одоо шипи өгч ийн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ цагаан нэв урсгаж үзье. Мэдгүй амар салхитай байна тий. Тэгээд ерөөсөө ингээд би тэгээд нөгөө нэг тэр амар мундаг хүмүүсийн хажууд байсан чинь ерөнхийдөө жоохон юу яатсан. Жоохон эм орцсон. Ийм орцсон. Жоохон юм итгэл муутай болцсон. Яаж ярих вэ? Өнөөдөр яг нэг тийм цайрангуй мэдрэмж төрөөд байна та. Цайрангуй. Яа да ингээд зүүн сүүлэг даалгараа биелүүлж чадахгүй хачи болдсон шүү. Будууд орцоо. Хөөе хаан Сатуркын яваад байгаа юм дээ. Хийсээ дүр утгааллаа. За энэ 1 2 3. Салхилаад. Өөдөө салхилаад бүр ямар ширэг алгаа. Та хаана юм? Энд явна. Энд ихтэй амар гүнзгий хардаа 1 алхлаа. 2 алхлаа. Харж байна уу? 3 алхлаа. Хардаа. Энээс цаашаа би явахгүй. Энээс цаашаа бүр энд ихтэй элстэй байна. Элстэй энэ тэгэхээр ерөөсөө хайрахтай биш элстэй л юм байна. Тэгээ ийм элстэй ийм болгортой хэрлэн яг ингээ багнуурын хэрлэгийн гүүрнээсээ дээш ийм болчтой юм байна. Энд ямар загас байдаг вэ? Манайхан бас коммент дээр бичээрэй. Энэ бол яагаад ч юм хиймэл өгөөш бол авахгүй санагдчихэв. Амар шууд ингээ ороод илс. За энэ юу нэг худлаа санагдаж авчлаа. Эндээ болонгортой бол тийшээ нэг 2 3 км бол болонгортой л авах тий. Тэгэхээр яа хэрлэгийн гүүрэн дээр цэнгэг байдаг юм уугүй үзцгээе. Тэгээд бүтэхгүй бол ерөөсөө хари. Яа. Яа, уургас авахгүй шүү дээ. Тэр За багнуурынхаа гүүрнээр ер нь ирлээ. Тэгсэн чинь ийшээ үнэхээр төрүүн дээр үтсэн шиг юм болонгортой яг доронтой урдаар орсдог шиг хэрлэн гол байт юм байна. Тэгэхээр би бол ийм голд хиймэл өгөөш авдаг гэж бодохгүй байна. Би бол магадгүй авалдаг хүмүүс байдаг байх. Гэхдээ энд бол одоо хоногоор яваад донг тавиад хөвөртэй чигээ улаан шидвэл найдартай загастай байгаа тий. Одоо тэр доошоо ингээд 1 2 3 4 5 6 7 хүн загас барьж байна. Тэгэхээр байдаг гэсэн үг. Гэтэ би зөвхөн өнөөдөр флай урахтай яваа. Энэнгөөрөө би барин гэж бол бодохгүй нөө. Тэгэхээр ерөөдөө дуусгая дөө. Тэгээ дээрэс нь амар салхитай байна. Яацын гэмээр ингээ 2 өдөр бүр амар салхитай байлаа. Тэмцээний мөнгөн морьтод ч тэр одоо ингээ хэрлэн дээрээ ч тэр хэрлэгийн гүүрний эндээ ч тэр. Яг хороогоо дараа зүгээр
5-10 шидчихээ тэгээд боллоо. Доор гэхдээ яг л загасчдын бүсэн муу юм шиг байна. Хүмүүс зөндөө бидний ирж байгаад бас байсан тий. Чад бол байна. Спиннинг ер нь шидэж байна гэж харж байна. Магадгүй халбахтай ч гэж магадгүй эсвэл хиймэл өгөөштэй ч гэж магадгүй. Ногоон толгоотойгоо солиод би хар толгойтой цагаан биетэй агуулдаа хийсэн. Тэгээ энэ яагаад ч байгаар харагдахгүй байна. Бүрийгээл байж барьд юм болов. Яа хэзээ нэг зэрэг төр эргэрээ хүртэл каст хийдэг болох лөө. За тэгээд ер нь ингээд төгсгийдөө одоо ингээд харахууж болж байна. Бараг 5 болчихвоо тий. Одоо ингээд ер нь хот руу буцлаа. За тэгээд ер нь одоо ингээд бууцна дахиад цайрлаа. Өндөрлөе дөө. Тэгтээ ямар ч байсан гоё юм үзүүлсэн байх гэж найдаж байна. Бид бүгдээрээ спорт ямар байдгийг харлаа. За баярлаа. Баяртай. Одоо ингээд боллоо. Бууж өглөө. Хаана нэ? Several days later. Тэгээ засварч төгцсөн байгаа. Тэрийг аавна. Тэгээ хэдэн өгөөш нэгэмж авъя. Воулер. Газ нэг өгөөш авчээ. Жижиг. Тэ хамгийн жижиг. Тэгэл цаашлая да. Тогсох болоо. За хэдэн өдрийн дараа. Улсын аваргаас хэдэн өдрийн дараа. Юу болсон бэ гэхээр тэр өдрийн төгсгөлч ерөөхдөө хэлсэндээ улсын аваргын тэмцээн чинь 10 хэдэн километр үргэлжилсэн зоо татчих жоохгүй гол дээр. Тэгэнгүүт чи би нөгөө надад шидэх боломж ерөөсөө олдохгүй. Би чи бас давхар линаг барих зорилготой явж байсан хүн шүү дээ. Тэгээ бүтлгүүцээ. Наашаага Багнуур руу уруудаад ороод ирсэн чи болигдолтой болцсон. Манад орон дээр л шиг. Тэгээд бүтгээ болоод за гэд дуусгая гэд оройч болцсон. Дуусгасан. Тэгээд EP9-өө цацах гэсэн чинь нэг л шаардлагад болдгоо дээ. Нөгөө шидээгүй дугаар болчихж байгаа байхгүй баг. Тэгээд нэг жоохон гомдолтой байна. Тэгэнгүүт нь туул орлоо. Хот руу заснууд ороод ирсэн гэж бодож зөв. Ямар ч байсан Big Fish дэлгүүр орно. Big Fish дэлгүүрийнхэндээ би нэг ирчээд хідэн уурга муурга засуулахаар өгсөй. Тэгээд 5 дахь дээрээ тавчаарай гэсэн. Одоо тийшлээд ямар ч байсан. Нөгөө даацын уурганы уртлан сатурк гогцооны өдөрцөн байна. Тэгээ энэ нөгөө нэг ультралайт юм маань бас юу уртлын үзүүрийн сольж авсан. Гэтэ тэр богино болсныг нь дахиад янзлаад ингээд гогцоо хийчихдээ юм байна. Тэгж болох нь асууж гад болоод хийлгэж чи тээ. Тэгэх юм бол арай даацтай нэг ультра хашууг солиол универсал болчихно гэсэн үг тийм үстэй. Бүр нарийнхан арай жоохон бүдүүн болж хувирдаг болгочихно гэсэн үг. Гэж янзлж үзье. Тэгээд нэг хэдэн өгөөш авъя. Өгөө дээр 2 байсан воулроо гээсэн жижиг халбаг, нэг мэгтэй халбаг авъя. Бүр жижиг. Тэр дээрээсээ урууддаг юм. Гачууртаас. Тэгээ ер нь хавар ингээд урууддаг, намар ингээд урууддаг гинэ. Тэгэнгүүт нөгөө нарийн гол молдоо байха болоод их гол руу орж ирдэг юм. Миний ойлгосноор ч тэ гүнзгий зүнхэл хэсгүүдэд бөөнөрөөс үргэлж цугалт юм байна. Одоо өлдөө бэлдэж байгаа гэсэн үг юм болов. Тэгэхээр тийм янг тэгээд гүнзгий тогтун тэгээ их голуудаар ер нь загас байх магадлал ихтэй гинэ. Ямар ч байсан хүмүүс бол над руу бичиж чинь бүгдээрээ л бичиж чинь туул бол янз юм байна л гэж. Тэгээд нэг загас ярихгүй бол би чи өгийн дээр цайрцсан сая яваад юу цайрах байдгаа шидээжгүй шахаа. Ер нь шидээгүй. Тэгэл ирсэн болохоор нэг тийм гомдолтой санагдаад байгаа. Нэг тэр жоохон шидэдэг. За одоо ямар ч биг биш шүү яа тий. Юуга хамчилээ дамчимин таашаа. Шүүгэн шавчисрэгэсэ тутаутай. Зая хуава диршимида. Тая ху заварата байцата. Шаалу ху таварата бацата. Даду хой бачгарарва дарата. Хамчилээ дамчимин хүртирэгэ. За баярлалаа. За та надад нэг 2 албах 2 юм воулер санал болгооч. Туул дээр шидий. Наа жижиг ургандаа юу? Энд. Тий, эльфт тий. Энд таас нэг 2 жижиг халбах 2 воулер авч. Одоо энэ нөгөө нэг эльф гэдэг нөгөө урга байгаа шүү дээ. Надад нөгөө өгөөдөр бэлгэлсэн. Тэр маань энэ ихний 2 үеийн хугараад тэгээд энэ дээр нь засвар оруулж дөрөвний үзүүрийн голцоо хийсэн байсан юм бэ. Гэсэн чинь тэр нь бас сая өгөө явахдаа уугцсан байхгүй. Тэрийг нь бас засвалчвал одоо ийм 2 үе дутуу үзүүрт болно гэсэн үг. Арай даацтай болох л гэдэг тий. Энэ нь арай юм. Ингээ болчихлоо шүү дээ. За харсан уу? Тус өөр байна. Яагаад энийг би наадах хийж өгöd нэг бол. Энэ колцоо. За. Сатурх ингэж гарч байгаа. Аха. Ингэж яваа яг гарах хэвээр. Ингэж явж байгаа том колцоо чи доош ингэр явах. Энийг шулуулгүй ч. Тийм ээ тий. Өдөр хүртлээ шулуун гөгстэй юм тий. Тэгэхгүй энэ колцоо жижиг байж энэ дээр томыг хийчих юм бодвол. Тий доош унчиж. Доошгоо ингэж унчиж чинь баг.
10 м ч явах. Ингэ шидлэхээр. Тий. Энэ шигээ гэхээр чи яг шулуу юугаар шап гэж гарах хэрэгтэй. За ингээ голцоо нүртэл хоёр өөр төрлийн байдаг байна шүү дээ. Бүгд нь хин тий. Энэ грамм 4 грамм. Тийм байна. Энэ 5 грамм. 5 грамм. Ааха. Чинийх 8 грамм. 8 граммаас. Ингэж харах нь шүү дээ. Халбаг дээр бас бах уу? Халбаг дээр бол энийг 2 номер гэхээр 2 номер. 2 номер. Номероор явчихсан тий. 2 номероор явчихсан. Чиний даацч дээр 300 граммаас дээш шиддэг 250 граммаас дээш шиддэг заацсан. Бүр. Тий. Тэгэхээр чи бүр мангар хараачгүй юм биш тайлаа хараалаа. Энэ дээр хийдэг чинь 200 100-аас 250 100-аас 250 грамм гэж байна. тий багт Энэ хооронд өгөөшгсөн. энэ том юм шидчихсэн. Оо. Чинийгээр халбаг 1000 шиддэг. Тийм биш те. Оо за шал бур. За баярлалаа. Big Fish дээр ирээд хамгийн юм асуулаад нэмээд өгөө шатсан. Одоо яа. Стөрсөн соёл үндэсний бичгээр тангараа язгууртан гоёл дэлхийд би тангараа хатаарсан зүйлдээ үл шантараа нэг Монгол бүгдийн онгол nomadic lifestyle beautiful life За, Засны замнал season 1 episode 9 part 2. Туул ирээд ирсэн. За, манай үзэгчд маань намаа уучлаарай. Миний нүүр ингээд юм гарчаад ингээд хавтцсан байгаа шүү. Хатиг юмудаа толгой байхгүй амар бомбгор өчтөр бүр юм зохиолцсон юм шиг бүр помбицсэн байсан. Өнөөдөр ашиг буучлаа. За тэр ч яхав. Тэгсэн хэдүүдээ загсаа барина гэж байгаа шүү дээ. За ямар ч гэсэн туул дээр ирсэн. Яагаад ирсэн бэ гэхээр түрүүн хэлсэнчлэн загас барих боломж ерөөсөө олдоогүй. Тэмцээн дээр тэгээ шийдэх боломж олдоогүй. Тэгээд туул дээр ерөөсөө энэ урагшаага цэцэрлэг төрөлнгөөс урагшаад байж гин те. Тэгээд шууд эхэлье. Янз бүрийн юм ярихгүй. Duji brand Steakhouse Duji brand надтай хамт байгаа. Сая бол энэгээр бургасыг бол энэгээр цохиол хаатлаа. Duji brandтэй баярлалаа. Аялалд явхад хамгийн тохиромжтой утсан. За хамгийн чухал юм юу гэсэн шүү. Энэ тэмцээн дээр надад өгсөн шүү дээ нэг. Тэмцээний нэг тамирчин найз. Энэ жижигхэн тэмцээнд орж исэн халбагаа өгсөн. Ультра лайт уурганд 2500-аас доош дамар хийнэ гэсэн шүү. Ер нь бол баг 1500-тай. Би сатургаас солилцсон шүү дээ. Энийг ингэ дээшлүүлнэ гэсэн те. Чи тэгээд илүү. Би чамаас сурсан шүү дээ нэг. За нөгөө 80% харагддаггүй сатург. 20% харагддаггүй бууз хоёр. Нийлгэрээ яадаг үлээ. 100% харахаа болчдөг гэж байна шүү дээ. За ийм юм байгаа. Ийм жижиггүй. Харж байна. Ийм юм бэ. За ингэ болоо. Одоо энийг хийчихнэ гэсэн. Айсыг бай үршин хүртэн лавтай юу Айсыг найз үртийн хүршин сайн байна уу Амьдрал бол easy Абит гэхдээ busy Амтлаг баш Юмд ингээд эвтэй дүүтэй хүн гэж байдаг. Ер нь бол тэ би жоохон юмд эвгүй дүүгүй хүн байгаа гэхгүй. Хүүтэн байна, сэрүүхэн байна те. Beautiful life Bam begalo Ooh, beautiful life Only nomadic lifestyle Beautiful life Яаж юм бэ? Яа, чи бараг ташуур шиг эргэлдүүлж маягтай шидэж мэддэг болсон юм шүү. Нүдэн дээр бол бас тайраг мориг үс юмоо чи замжааг байхад барьчих биш үстэй ч юм уу. Амар явсан уу? Барьтна. Тат. Юу вэ? Ма. Нэг гартаа. Тэгээд натаа тат. Ма. За битээ ирэг дээр гаргаарай. Энийг усан дээр нь байлгаж байгаа даа. Барьсан. Сая бол барьсан. Сая алдаагүй шүү. Хатран. Тийм байна уу? Чи туулаас хатран барьлаа шүү дээ. Яа. Наадга доор тавьчих. Хажуудаа. Одоо татчихтаа доошоо суугаад авна гэсэн үг. Тэгэхээр чи байрлалаа хараад ямар шуугаа авах бол авдахаар тэрийг тооцоод. За хэдийг барих нь тоолъё. Дахиад уу. Йоо ямар нааж мунаг идэв шүү дээ. Хөөе. Нааж мунаг идэв. Аль би бос очие. Би алдаг үстэй. За тат. Дэш нөргөд. Хөөе зөөлөн. Жоо зөөлөө.
За. За яаж энэ усандаа байж. За чи ингээд өөрөө задал байна уу? Бага. Богийн хоёр дахь хатран. Яа зүгээр. За ингээд одоо сүүлдээ загасчны замналын буузын зураглаач богийн эпизод гэж авах юм шүү. Чи бариад байгаа юм шүү. Нөгөө миний барих гэдэг Ленокийг барьцаар та. Ийм толовтой загас байд юм байна. Харж байгаа тийм үү? Тийм байна. За гэстэй. Ленок барьц. Чего яах гэдэг вэ? Байж л яах гэдэг ч юм уу? А? Идээд ирэх. Ямар тэдэг юм бэ? Ялаач ажиллахгүй л гэсэн л дээ. Гэтэ зүгээр ягаад ч юм төө тэнд үсрээд байгаа юм чинь тэрлүүн хөрөх гээд үзэл гэсэн санаа. Тэрээс ажиллахгүй бол хэдэн минутын дараа солчихно. Нэм шид гэсэн. Тэр нэг юм цагаан толгойтой бүкс нь улаан ялаа байгааз биш ээ агуултай. Нэм. Одоо тэр жижиг гур байна да энд байгаа гур. Наад чинь туул дээр амар ажилтдаг гинэ. Надад тийм зөвлөгөө өгсөн. Би яг өгі дээр ингээл нэг алгуурлаа л та нар шидчихий гэж томорж байгаа цайрсан шүү дээ. Хүүгээрээ тэр шидүүлж байгаа цайрсан шүү дээ. Яла ажиллахгүй л гэдэг юм да. Бас мууга зөрүүд байгаа шүү дээ. Би лаг хүмүүс ажиллахгүй наа чинь гэдэг ачил яла шидгээ зогсож яадаг. За ер нь хардаа гой каст маст хийж суртал. Энэ өвөл бол гэхдээ би ер нь тэр кастын сургалтууд байдаг гэсэн тэрэнд явахаар шийдсэн. Тэгэхгүй бол над буруу сурчвал гээл бүгд сая тэмцээн дээр бүгдээр надад санаад авчих. Чи шал гутлаа шидэт байна. Чи нэг буруу сураад байна гэл миний өмнөөс санаа зовоод би тоохгүй. Тэгээ нөгөө нэг комент дээр нэг иймэрхүү юм ирээд идэв шүү дээ. Сайн хүмүүс дагуулж явуулдаа гээл тэ. Одоо манай MC ч юм уу дагуулаа явуулдаа гээл айгүй их бичдэг шүү дээ. Тэгтээ тэгж болно. Тэгэхэд бол одоо манай тамирчин найзууд өтер бол асуудалгүй туслах юм байлээ. Гол нь яагаад би мундаг загасчинтай та хэд ч гэсэн сайн загас барьдаг хүмүүс над руу айгүй их нэг чатар холбогдож хамт явъя гэдэг. Тэгээ би ерөнхийдөө жоохон хойш суугаад ингээ синдээд өнгөрдөг. Яагаад тэгдэг вэ гэхлээр манайхаа ойлгоорой. Яагаад вэ гэхлээр би сайн загасчинтай надад боломж байна. Сайн загасчинд дагаж явах те. Дагаа яваад юм сурчих юм бол нөгөө та хэдээс төрүүлчих гээд байгаа. Тэгэхээр зовлонгийн нөгөө туул сурахгүй болохоор та хэдээсээ төрүүлчих юм бол би дахиад тэр сурсан юмаа заагаад эхлэхээр нэг дугаар үзчихсэн дараагийн дугаар тэр гинт үсрээд амар мундаг болчиход мангар ш тэ гэж бодоод сайн загас чи ер нь дагаж явахгүй ба шүү. Тэгэхээр тэрийг зүгээр ойлгоорой гэж хүсье. Орцоо барьсан шүү. Барьсан харалтаа тэр уургыг. Орцоо. Тэр харж байна уу? Одоо би яг энэ зөв татаад байгаа. Одоо энэ чинь сэртэнгүй шүү дээ. Оо хартаа. Овоо юм бэ нөхөр. Бэжгэр. За. За Ленок барьцаа. Тийм байгаа зү. Ленок гоогод. Юу нөөрөө бас хатранаас. Яа, шууд ирээ барьцдаг гинэ. Йоо. Тавар хамгийн томд барьчих. Өнөөдөртөө бол тийм ээ. За би энэ дэг нь мултарсан юм чинь одоо дэгээгээ аваадах юм. Дэг нь эндээ орцсон. Эндээ орцсон. Загас маань гимтэхгүй байгаа. Сэртэнгүүдийгээ. Тэгнэ одоо энэ муу дэгийг нь авахгүй болохоор. Гэтэ хайлаа гоё хайргадуулаагүй. Тэ ирэг дээр гаргаагүй. Одоо ингээд нөгөө зөв боловсон загасчлаа сурах гал хичээгээд байна. За ямар ч Ленок барьсан шүү. Хайлаа Ленок хэмчгүү. За би барья заяа. Тагсандаа усанд амд нь устай байлгана. Юу хаана вэ? Метр хаана? Энд байна. За нэг 6 авалчих. За ингээд mission accomplished гэдэг лөө. Чи байж та. Явцаа мэдэрлээ таньцгүй. Тэгтээ иймэрхүү юм байсаа те. Ингээ алчт юм шүү дээ. Тэгтээ том байлаа те. Яа Ленок бас. Яа гойдоо. Чилийн хин зүгээ Rana hini nuge
чимийн хүртэн таашаа лаванын ам чимийн хүртэн таашаа лаванын хар чилээ сонгох тавилан биш гээд таны заасан замаар яванын ча харнух тарсан таваад гарн ча бүхний гүлэн бисаад бүхний гүйсгэн хар дэвтэрнээс нь надад заавал хийх зүйл би заавал би хийнэ саад бүхнийг жинэ цаг нь болсон гар байн зүйлийг эх болсон байн зүйлийг эх болсон байн зүйлийг эх болсон байн зүйлийг харамсах цаг биш цаг нь болсон байн цайтай бүхнээтэй чавын надтай Деми зүйлийг ech чаван Хэвэнги хүү яван Хэрин зүйлийг даван гаран Элирэгч би, цагэ зэр хийлэгч би Бидний дундаа хэмнэл ливдэж нэгэн хэн хэглэгч би Хэвэнгийн мэш би, хэр хэмжээгээ мэдхий Гэдэр мэдэн цагийг хийлэх нэг илэр хийлэгч би Тимээс үнэн бай, ачааргал дүүрэнэ Заавар байхны шатсан чинцэж бахран зүтэйгэ Тавар мэдгийгэ, хайвал олтонэ Замдаа дарсан сарыг даван гарн За тэгээд season 1 эпизод 9-ыг үүгээр дуусгахыг сэтгэл ханалаа. Линоко барьсан. Минийх бас 30 орчим 29-өөс байж магадгүй те. За тэгээ манай боги битээр өрсөлдсөн чи боги 6 цагаас спиннинг ургаар барьлаа. Би fly ялаагаараа нэг линок барьлаа. Сая 3 удаа хоцорч татаж алдлаа. Гэх мэтлэн туулын хайраг дээр маш сонирхолтой байлаа. Тэгээд тэмцээн дээр нөгөө нэг шидэж чадаагүй доо мэдрэмж ямар ч гэсэн дарлаа. Тэгээд зөвлөхөд туул дээрээ аюу сайн дасгал хиймээр санагдлаа. Би бол одоо хоёлаа сая за нэг 3 цаг. Тэгээ 3 цаг боллоо шүү дээ. Тэгэхэд би ерөнхийдөө каста нилээн очрын болох гэж үзлээ. Бүх ингээд бадарч байна. Нилээн л оролдлоо бас аятайхан болох шинжтэй санагдлаа. За тэгээд ингээд эпизод 9-өө дуусгая. Хамтран ажиллагч Avandra компани Ecoflow-до баярлалаа. Steak House Dooji брэндтэй бас баярлалаа. За тэгээд мэдээж дэмжиж үздэг та бүгдтэй баярлалаа. Donation хийлгээдэг та бүгдтэй маш их баярлалаа. Like, share, subscribe дараарай. Subscribe-ыг маш сайн дараад өгөөрэй. 20,000 болох гээд байгаа шүү. 20,000 болцгоё. Тэгээд бууцна байлаа. За гоё байлаа. За тэгээд баярлалаа. Эргээд уулзцгаая. Би шидлээ. Жохон дасгал хийлээ.